маань төлөөлөл одоо инфляцийг яаж бууруулах тэр яриад хэрэггүй. Тэрийг нөгөө төр хийх ёстой л да, засгийн газар инфляцаа барих ёстой байхгүй юу? Тэгэхээр би зүгээр л ингэж ийм л юм хүсэж байгаа шүү дээ. 572,400 мянган төгрөгийн тэтгэвртэй 689 мянган төгрөгийн тэтгэвртэй хүмүүс сард яаж амьдарч байгаагаа л энэ төрд нэг сайхан яриад өг гэж л хүсэж байгаа. Яг юу авдгийг, энэ амьдралд яг яаж хүрдгийг гэдгийг л сонсомоор байх юм. Тэгээ сая бол манай сангийн ам бол тэтгэвэр нэмэх боломжтой л гэж хэлчихлээ л дээ. Тэгэхээр яг бодит амьдралыг сонсгоод өгөөш. Тэрнээс тэр инфляц тэр бол засгийн газар яаж шүү. Асуулт хариулах шиг бидний хувьд. За 9 номер 1 минут. Тодруулах хариулт 1 минут. Яг 572 мянгаар бол хизээж 689 мянгаар бол амьдралд хүрэхгүй. Тийм ээ? Би бол одоо 330 мянгаар одоо нэг хүүхэд маань сонсголгүй учраас хөдөө орон нутгаас орж ирээд 7 жил болж байна. Подол төрөөсөж амьдарч байна. Юуг нь нөх үү те? Хүн юунд амьдарч байгаа сонир биш. Яаж амьдарч байгаа сонир учир. Тэгээ 330 нөхчдгийн манай нөхөр бас унж татдаг хөгжлийн бэрхшээлтэй. Тэгээд нэгнийхээ юугаар ингээд орон сууцныхаа тэр юугаа түрээсээ төлөөд хэрэглээгээ төлөөд нэгнийхээ юугаар эм тариагаа аваад нэг гэрт 3 хөгжлийн бэрхшээлтэн байгаа байхгүй. Тэгээд хувцас аавна гэсэн ойлголт байхгүй хүүхдэрээ л ахуулдгийг. Ер нь яг ингээд дараас одоо халамж буухын өмнөхөн үед хүргэж хоосордог. Тэтгэврийн одоо зээл авах хугацаа хүртэл бас хүргэж хоосордог ийм л байгаад байгаа байхгүй. Хизээч яг энэ 572,400 689 мянгаар октоосоо хүрэхгүй. Би болохоор дэлгүүр явдаг, манай гэр бүлийнхэн явж хүнсний юм авдаг байхгүй юу.